дүрмийг эхлэн сурагчд болон жолоочдод түүнийг хялбар аргаар сурах зорилгоор энэ хичээлийг зааж байна. Замын хөдөлгөөний дүрм маань юу гэхээр зэрэг 23 бүлэгтэй эмнэлгийн анхны тусламжлагын 24 бүлэг байгаа. Тэрэнд харгалзах тестүүдийн зөв хариуг бид дүрмийн дагуу тайлбарлаж хэлж байна. За нэгдүгээр бүлэг буюу нэр томьёо гэсэн хэсэг байна. Энэ дээр одоо нэгдүгээр бүлгийн нэгдүгээр асуулт бол аль сумаар замын өргөнийг үзүүлсэн бэ гэвэл энэ гээсэн. Нэг талын явган хүний талаас нөгөө талын явган хүний зам хөдлөх өргөнтэй хэсгийг бол зам гэж нэрлэнэ. Энэ зам дээр бол хөдөлгөөн явагдаж идэг шүү. За энэ зурагтай холбогдуулаад тайлбарлахад хоёр байшингийн хоорондыг бол дээ сумаар годомжийг үзүүлж, гээ сумаар замын өргөнийг үзүүлж, вэ сумаар бол зорчих хэсгийн өргөнийг үзүүлж, за хоёр захаа татсан цагаан зураасны дотор хоёр хажуу талын нь бол хөө гэж нэрлэдэг. Энэ бол зогсоолын талбай юм шүү. Машин багтах өргөнтэй хэсгийг нь бол игнэ гэж нэрлэнэ. За голоор байгаа зүлийн хэсгийг нь бол тусгаарлагч зурус гэдэг нэртэй. За ийм зам бол стандартын зам ийм л ёсгоо. Зөв хариу нь бол одоо 4 байна. Энэ 4 байна. Зам тооны бүрэлдэхүүн хэсгүүдийг товчих хэсэг. За зорчих хэсэг гэж юу вэ гэвэл тээврийн хэрэгслэнд зориулсан замын хэсэг. Өөрөөр хэлбэл бидний хоёр ажиллагын хоорондох бол зорчих хэсэг гэж байна. Тэнд бол зөвхөн тээврийн хэрэгсэл явах хэрэгтэй. Ийм байгаа. За ингээд зөв хариуг нь тайлбарлаж явъя. Аль зурагт уул зураг үзүүл байна. Уул зургууд маань замууд нэг түвшинд огтлсон бэлчгийг уул зураг гэж нэрлэдэг. За энэ засвал зам, шорон замтай огтлсон нь бол уул зураг гэж нэрлэнэ. Байшингийн аркаар орж гарч байгаа энэ бол гац гэж нэртэй. Тэгэхээр уул зураг бол нэгдүгээр хариу байна. Тийм ээ. За дараа аль нь механиксэн тээврийн хэрэгсэл байд 1-3 дээр байна. За механиксэн тээврийн хэрэгсэл гэж юу гэхээр зэрэг хөдөлгөөрөөр ажилладаг. Мопедээс бас бүх төрлийн тээврийн хэрэгслийг механиксэн тээврийн хэрэгсэл гэж нэрлэнэ. Ерөнхийд нь одоо нэрлэх бол мотоцикл, бүх төрлийн автомашин, трактор өөрөө явдаг машин мөхнөсөн гурвыг бол механиксэн тээврийн хэрэгсэл. Механиксэн тээврийн хэрэгсэл жолоочоос өмнөх шаарддаг гэж ойлгох ёстой. Тэгвэл зөв хариу нь бол мотоцикл байна. Мопед биш, ундаг дугуйс мотоцикл байна. Чиглэлийн тээврийн хэсэг гэж өгөхөөр тогтоосон буудал чиглэлийн дагуу зорчих тээврэх зориулалтаар нийтийн үйлчлэгэнд явж байгаа автобус троллейбусыг чиглэлийн тээврийн хэсэг гэдэг. За энэ албан үүргээ ажиллаа хийж явах юм бол нийтийн тээврийн хэсэг. Зүгээр жолооч нөрж явах нийтийн тээврийн хэсэг биш байна. За хөгжин гэсэн 3 дугаар асуулт байна. Хөгжин гэдэг маань тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон жин хөгжин гэж нэрлэнэ. За тэгэхээр энэ бол хизээч өөрчлөгддгүй онлын жин, энийг үйлдвэрээс тогтооно. Энд юу ордог юм гэхээр зэрэг өөрийн жин, даац, багажны жин гурвыг нийлүүлээд хөгжин гэж нэрлэнэ. Энэ бол онлын жин хизээч өөрчлөгдөхгүй. За бодит жин гэж бол тээврийн хэрэгслийн тухайн үеийн жин гэж нэрлэнэ. Тухайн үеийн жин нэрлэнэ. За бодит жин бол ерөөсөө атсан ачаанаас хамаарат байнга өөрчлөгдөж байдаг. Өөрийн жин хөгжин хоёрын хооронд өөрчлөгдөж байдаг. Одоо практикаар ямар явж байгааг харуулсан юм жин. Тэгэхээр зэрэг тэр утгаар нь бол тээврийн хэрэгслийн пүүн дээр тавьж гарсан, пүүн дээр одоо тавьж гарсан жин буюу тээврийн хэрэгслийн тухайн үеийн жин гэлнэ. За энэ жин ярьдгийн учир нь нөхөр ерөөсөө жин гэдэг бол хөдөлгөөний аюулгүй байдал нөлөөлдөг хамгийн гол зүйл. Энэ жин ихтэй байх юм бол машины бол одоо аюулгүй ажиллагаа алдагддаг юм а гэж ойлгох. Энэ жин ихтэй машинд бол үүсэлт хүчний хэмжээ ихсдэг учраас хамгийн аюултай. Тиймээс жинг бол ингэж тодорхойлж өгдөг юм а гэж ойлгох хэрэгтэй. За дараа нь хоёр зорчих хэсэгтэй замыг заа гэвэл энэ B. Энэ даа B байна тийм ээ. За энэ бол нэг зорчих хэсэгтэй 4 игнэтэй зам. Энэ бол хоёр зорчих хэсэгтэй. Хоёр зорчих хэсгэд маань голоороо тусгаар суусаад заагдсан бол хоёр зорчих хэсэгтэй болон заа гэдэг бол нэг зорчих хэсэгтэй. Тэгэхээр энэ хоёр замын энэ нь бол эсрэг орсгол сүрж болдог учраас аюулгүй ажиллагааг хангасан ийм сайн зам байдаг юм аа л гэж ойлгох хэрэгтэй. За аль нь гол замыг үзүүлсэн бэ гэвэл засмал зам, шорон замтай холцчихвэл гол зам гэж нэрлэнэ. Мөн энэ 4-1-р тэмдэг тавигдсан зам бол гол зам юм. Гол зам гэсэн тэмдэг. Нөгөөх нь бол гурвалжин тэмдгийн дотор тал уул зураг хэлбэрийг зурсан байна. Нэг зураас нь нөгөөх нь өдөг байна. Та тодоор нь явж байвал гол замаар, туслахаар нь явж байвал нарийн явж байвал тусах замаар явж байгаа гэж байна.
Тэгэхээр гол замыг тодорхойлж өгдгийн учир нь юу гэхээр гол замын машин даваа ирэхдээ тусган зам тавьж өгдөг гэдгийг харуул мэддэг юм дээр зохицуулж байна. Энэ хөдөө орон нутгийн зам тавьж өгдгийн нөгөөх нь хот дотор хөдөө орон нутгийн замд энэ тэмдэг бол уулзуураас 150-аас 300 м. Хот дотор бол 50-аас 100 м тавьж өгдөг шүү гэж ойлгох. Энэ анхаарал тэмдэг шүү дээ. За тэгэхээр зөв хариу нь бол 5 байна. 5 байна. Би хариуг нь хэлээд тийм ээ. 5 байна. За замын хөдөлгөөнд оролцох шиндэг. За замын хөдөлгөөнд оролцох гэдэг маань тодорхойлт нь бол тээврийн хэрэгслийг жолоож яваад жолооч, тээврийн хэрэгслээр орч яваад зорчигч, явганд орчих сурвал замын хөдөлгөөнийг бүрдүүлдэг юм аа. Харин замдаа ажил хийж байгаа хүн бол замын хөдөлгөөнийг бүрдүүлэхгүй. Тэгэхээр А, Б хоёр буюу зөв хариу нь бол 4 дахь хариу нь байна. За жолооч тэнийг амуулж ойлгох үл ерөөсөө жолооч гэж хэм бэ гэхэд тээврийн хэрэгслийг удирдах жолоодоо замаар яваа бүх усуудыг жолооч гэж нэрлэнэ. За тэгэхээр жолоодын дадлага хэлж яваа багш жолооч, ердийн хөсгийг хөтөлж унж яваа хүн жолооч, дугуйг унж яваа хүн жолооч. Тэгэхээр дээрх бүгдийг нь жолооч гэж аамна. За тэгэхээр жолоочийг бол юу гэхээр зэрэг татсан зүгээр тайлбарж ярихад бол механиксэн тээврийн хэрэгслийн жолоочоос өмнөх шаарддаг. Харин механик жаагүй ердийн хөсөг ундаг дугуй мопедоос өмнөх шаарддаг шүү. Гэхдээ тэр чинь зүгээр явчихгүй бас тусгай журам стандартын дагуу явдаг шүү. За зурагт хэдийн игнэтэй замыг үзүүлсэн байвал энэ 2 игнэтэй. За энэ эсрэг хөдөлгөөнтэй 2 игнэтэй зам гэж зэрэгдэг шүү. Монголын замын одоо баг ихэнх нь хөдөө орон нутгийн зам, сум багийн зам, за орон нутгийн зам. За энэ гадаад ч гэсэн одоо энэ зам бол маш хэлбэг байдаг. Нааша нэг чиглэлээр нь машин юу 2 мотоцикл зэрэгсэж явж болно. Энэ цаашаа явдаг. Монгол ч баруун гарын дөрөвтэй баруун гараа шахаж явж байдаг юм. Монголын зам баг одоо 95-100% ийм зам иддэг байх гэж бодож байна. За дундуура зураасгүй ч гэсэн тэн хагсын зүүн хагсын нь эсрэг хөдөлгөөн гэж үздэг. Эсрэг хөдөлгөөнтэй 2 игнэтэй зам шүү. За үзэгдэл тангалт хүнэгсэл аль нь вэ гэвэл утаа тоос манам цаасан шуурга бороо шуурганд зам 300 м харагдахгүй юм бол үзэгдэл тангалт хүнэгсэл гэж нэрлэдэг. Ийм үед гэрлээ ойрын гэрлээ асаж явдаг. Энэ бас хөдөлгөөний бас аюултай үзэгдэл. Тэгэхээр ерөөсөө үзэгдэлтэй чинь бол сайн үе хангалтгүй юм уу энэ төр гэх ингээд олон янзаар ангилдаг зүгээр хангалтгүй энэ одоо дөрмө тодорхойлсон 300 м харагдах болсон нөхцөл гэж байна. За дараа нь байр эзлэх үйлдэл гэж аль нь вэ гэвэл явж байгаа чихтэй игнээ бариа солих үйлдэл. За ухаан нэг чихтэй 3 игнэтэй зам байхад нэгээс 2-оос 3 ч юм уу эсвэл 2-оос 1 рүү ч юм уу ингээд жолоочууд ийм байр эзлэх үйлдэлийг байнга хийж явдаг. Тэрийг л хэлж байгаа. За энэ байр эзлэх үйлдэл буруу үүснээс болж нөгөө мөргөлцөн шүргэлцээ үүсэж байгаа шүү дээ. За энэний дөрвийн талаар дараа нь ярив. За аль нь гүйс төрүүлэх үйлдэл бол явж байгаа игнэнээс гарч эсрэг урсгал сүрөөд тээврийн хэрэгслийн урд нь орох үйлдэл хэлнэ. А нь бол гүйс төрүүлэх үйлдэл. Б нь бол гүйцэх үйлдэл эсрэг урсгал сүрээгүй байгаа. За тэгэхээр энэ үйлдэл бол аюултай бас араас машинаа өнгөрөөн урдаас машиныг харж орно. Энэ бол зөвхөн ардлын машиныг харж ордог учраас харьцсан байгаа. Энэ үйлдэлийг буруу үүсгэснээс одоо ялангуяа орон нутгийн замд энийг буруу овдтойг буруу үүснээс болж аваар бас гардаг шүү. Тийм учраас энэ үйлдэлийг онцгой харж яваа. Өөрөөр хэлэх юм бол Аа байх юм тийм ээ. За энэ сая түрүүн би хэлсэн энэ бол гүйцэх үйлдэл. Эсрэг урсгал сүрээгүй учраас энэ бол харьцсан гарын машинаас хардаг эсрэг урсгал харахгүй тийм ээ. Аюул үйлдэл. За ачаа ач зураг 15 минут зогсон бол ямар үйлдэл тооцох вэ гэвэл энийг төр зогс гэж байгаа. За тэгэхээр ерөөсөө жолооч бол 3 төрлийн зогсол хийж явна. Төр зогсолт, удаан зогс, зайлшгүй зогсолт. Төр зогсолт гэдэг нь юм хөө тээврийн хэрэгслийг 5 минутаас бага хугацаагаар зогсох зогсолт буюу эсвэл хүн буюу ачаач болгох хугацаа харуулахгүй төр. Тэгэхээр энэ бол 15 минут бол төр дээл орно. 5 минутаас дээшг нь бол удаан. Зайлшгүй бол одоо нэг 5 тохиолдол тэрийг тухайн үед нь хэлье. За саадыг тойрон гарах үйлдэл зайлшгүй зогсолт гэсэн тээврийн хэсгийг тойрон гарах үйлдэлийг хэлнэ. Өөрөөр хэлбэл 3 дахь хариу нь байна. Тэгээ зайлшгүй зогсолт гэж юу гэхээр зэрэг ийм зогсолтыг хэлж байгаа. Техникийн эвдрэл гэмтэл мөн унжоо ачаан живэгдэх. Эсвэл жолооч бод орчигчдын биеийн муудах зогсолтыг зайлшгүй зогсолт гэж нэрлэж байгаа. За энэ зогсолтыг хоригдсан газар хийх юм бол ослын дохиогоо асааж анхааруулж өгөх ёстой юм байна. За суудлын машин за энэ зам тавьж өгөх үйлдэлийг харуулжээ. Суудлын автомашин бол
тусах замаар явж гин энэ гол замаар явж гин зам тавьж өгөх ёстой. Гэхдээ энэ машины чигийг өөрчлөхөөр зогсох ёстой. Тэгэхээр зөв өөрчлөхүүд үгүй. Наан зогсох нь шүү дээ. Чигийг өөрчлөхөөр зогсох ёстой. Үгүй хоёр дахь хариу нь